За сайн мэцхан уу. За та бүхэн мэрэгсэн нийтлэн бодогчийн шинжилгээ хөтөлбөрийн дагуу мэрэгжлийн түвшний аудита баталгаажуулалт хичээлийг танилцуулж байна. За энэ хичээлийн хүрээнд хамгийн эхлээд бид нэр юуг олох шаардлагатай вэ гэхээр энэ хичээлээр бид нэр яг юуг олох гээд байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. За энэний хүрээнд бид нэр хамгийн гол нь санхүүгийн тайлангийн аудит гэсэн чиглэлээр мэргэжлийн ёс зүй, тэгээд тухайн аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай, аудитыг хэрхэн төлөвлөх юм, төлөвлөлтөө яг гэхээр эрсдлээ хэрхэн үнэлэх болон тэгээд эрсдлийн үнэлсний дараа төлөвлөгөөн дээрээ суурлаад аудитын нотлогоогоо хэрхэн цуглуулах юм, нотлогоон дээрээ үндэслээд аудитын дүгнэлт тайлангаа хэрхэн боловсруулж тайлгнах талаар энэхүү хичээлээр бид нэр яг тайлбарлах болно гэсэн үг. За энэхүү хичээлээр ерөнхийдөө багцлаад аваад үзэх юм бол нийтдээ бол 5 мэдлэг ур чадварыг бол олгож байгаа. За хамгийн эхлээд аудита баталгаажуулалт гэдэг маань аудит гэж юу юм? Баталгаажуулах ажил гэдэг маань өөрөө юу юм гэдгийг бол энэ дээр салгаж тайлбарлаж өгсөн байгаа. За мөн хууль өрх зүйн хүрээ болон аудитын олон улсын стандарт талаас нь бол илүү тайлбарлаж өгсөн байгаа. За үүн дээрээ үндэслээд дарааных уу гэхээр тухайн аудитын ажлыг хэрхэн хүлээн зөвшөөрөх юм бэ? Хэрвээ тухайн аудитыг гүйцэтгэж шинэ үйлчлүүлэгчийг хэрхэн хүлээн зөвшөөрөхийг дарааных уу хэрвээ өмнө нь гүйцэтгэжсэн компани маань хүсэлт тавих юм бол тэр аудитын ажил маань хэрхэн эхлэх, ямар процедураар явах юм бэ гэдгийг бас мөн энэ хичээлээр бол мэдлэх болгон олгох болно. За дараагийн нэг хэсэг нь мэдээж аудитын бас нэг гүйцэтгэхэд хамгийн том тулгуур болдог дотоод хяналтын тогтолцооны талаар бид нар авч үзнэ. За энэ дотоод хяналт нь яах вэ гэхээр тухайн байгууллагаас шалтгаалдаг учраас тухайн байгууллагын дотоод хяналт хэрхэн явагдаж байна, түүн дээр үндэслээд аудит гүйцэтгэх төлөвлөгөө болон хугацааны хувьд яах вэ гэхээр тодорхой болж ирдэг байгаа. За дараагийн зүйл нь аудитын төлөвлөгөөн дээр үндэслээд нотлогоо цуглуулах. За нотлогоог хэрхэн цуглуулах юм? Ямар арга аргачлал гормуудыг баримтлаад ямар тохиолдолд аль аргыг ашиглаж ямар нотлогоо цуглуулвал илүү тухайн аудитын дүгнэлт тайлбар маань илүү бодиттой, үр дүнтэй, ихтгэл үнэмшилтэй байх юм бэ гэдгийг энэхүү хичээлээр бол эцсийн дүндээ бол олгох нэ гэсэн үг. За дараа нь энэхүү хичээл маань ямар хичээлүүдтэй бол уялдаж байгаа вэ гэхээр хамгийн эхлээд гишгээний түвшний аудит гэсэн хичээлтэй. За энэ хичээл маань яг аудитын талаарх ерөнхий ойлголтыг бол суралцагтад олгоно. Дараа нь гэхээр яг уялдаа залгаа хичээл нь бол аудита баталгаажуулалт байгаа. Аудита баталгаажуулалт хичээл нь санхүүгийн тайлгналт хичээлтэйгээ уялдаатай явна. Яагаад гэвэл санхүүгийн тайлгнасан тайлан бид нэр аудитын дүгнэлтээр баталгаажуулж байгаа учраас. Дараагийн залгамж хичээл нь бол корпорацийн ба бизнесийн тайлгнал гэсэн хичээл. Мөн гэхээр засаглал эрсдэл ёс зүй гэсэн хичээлтэй бол уялдаж суурь нь тавьдаж өгж байгаа гэсэн үг. Энэхүү хичээл маань нийтдээ бол 5 бүлгээс бүрдэнэ. Энэхүү хичээлийн шалгалтын муу адил энэ 5 бүлгээс ер нь бол бүрдэж явагдана. Бүлэг болгоны гэхээр тухайн хичээлийн хөтөлбөр болон шалгалтад эзлэх хувийн жин бол нийтдээ бол жинэлж өгсөн. Хамгийн их тулгуур болох бүлэг маань гэхээр B, D, E гэсэн энэ 3 бүлэг байгаа. Энэ 3 бүлгийг яагаад хамгийн чухал гэж авч үзсэн бэ гэхээр төлөвлөлтөн дээр үндэслэж бид нэр аудита гүйцэтгэх учраас энэ бол нэлээд том цаг бол эзэлж байгаа гэсэн. Дараа нь бид нэр төлөвлөгөөгөө яг бодиттой зөв төлөвлөсөн шүү гэдгийг нотлохын тулд гэхээр аудитын нотлогоог ашиглаж аудитын эцсийн дүндээ дүгнэлт маань хамгийн бидний баримтлах гол эцсийн үр дүн учраас энэ 3 бүлгийг маш том хүрээнд бол авч үзсэн байдаг. Гэхдээ бол гэхээр A болон C бүлэг бас нэлээд ач холбогдолтой. Энийг бол бас орхиж болохгүй, тодруулж авч үзээгүй ч гэсэндээ дараа нь биднэрт ач холбогдлын хувьд бас шаардлагатай байгаа шүү. Энэхүү хичээлийг бэлтгэхийн тулд бусад хичээлээс ялгахдах бэлтгэх шаардлагатай анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр эхлээд бид нар хэрвээ видео хичээл үзэж байгаа бол видео хичээлээ үзэх хэрэгтэй. Түүнийг дагаад институтээс олгодож байгаа сурах бичгийг тухайн бүлэг болголтоор нь харьцуулаад гэхээр өөртөө хамгийн ойлгомжтой байдлаар товчлыг хийх шаардлагатай болно. Товчлол хийснийхэн дараа гэхээр тухайн жишээ кейсүүд зөндөө байгаа. Тэгэхээр кейс ажилбаруутай танилцаад аудитын ажил маань хэрхэн явагдгийг, ямар үр дүнд хүрээд байгаа юм бэ гэдгийг кейс тайлбараас бол илүү их бас харж ингэж ойлгож авахын тулд кейс тайлбаруутай илүү танилцаарай. Тэгснийхэн дараа гэхээр тухайн аудит баталгаажуулалт хичээлийн жишээ тестийг өөртөө дадлаг болгоод ажиллаж үзэх хэрэгтэй. Энэ дээр гэхээр ерөөхдөө бол болоод төслийн хураамжаас ажиллаж болно. Дээрээс нь энэ хүү шалгалтанд ирж исэн жилийн өмнөх шалгалтуудын тестийг бас ашиглаад бол дадлага олгох боломжтой. Дараа нь
одоо яг өөрөө ингээд дадлаг болгоод тест ажиллаад үтцсэн. Одоо яг уу гэхээр сайжруулалтыг хийж ирэх хэрэгтэй. Би яг аль сэдв дээр нь алдаад байна, аль тестийг би хамгийн их яг уу алдаж байна, аль бүлгийг би илүү сайжруулах шаардлагатай бэ гэдгийг эндээс харж байгаа. Дээрээс нь яг уу гэхээр шалгалтын цаг гэдэг зүйлийг энэ шалгалтын тест ажиллаж явах үедээ яг уу маш сайн дадлаг болгож ажиллаж иж дараа нь сайжруулалт гэсэн хэсэг дээр яг уу аль сэдв дээр илүү их цаг алдаж байна, эсвэл энгийн тест байна уу, бодолтой тест байна уу, эсвэл кейс ажиллабар байна уу гэдгээс шалтгаалаад цагаа яг уу зөв тоолуулж сурах хэрэгтэй гэсэн. За дараа нь болохоор мэдээж шалгалтанд бэлтэж байгаа ч гэсэн хажуугаар нь яг уу гэхээр ажил амьдралаа зохицуулаад яг тогтсон нэг цагт яг уу гэхээр шалгалтаас бэлтэж сураарай. За ингээд эцсийн үр дүндээ яг уу гэхээр эдгээрийг дадлал хөвшүүлснээрээ мэрсэн нэгтлэн модч гэсэн цол зэргийг бол яг авах боломж маань илүү яг бүрднэ гэсэн үг шүү. Энэхүү хичээл маань зөвхөн мэрсэн нэгтлэн модч энэ шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүс зориулагдаагүй. За нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлэр суралцж байгаа оюутнууд за тэгээ яг уу гэхээр яг санхүүгийн чиглэлээр яг уу суралцж төгсөөгүй за удирдах түвшинд ажиллаж байгаа санхүүгийн ажилтнууд маань аудит гэдэг маань яг юу юм бэ? Баталгаажуулах ажил гэдэг нь юу юм бэ? Энэ талаар ойлголтыг авах зорилгоор бол энэхүү хичээлийг бас мөн судалж өөртөө мэдлэг мэдээллийг бол хоримтлуулж болно гэсэн. За дээрэс нь яг уу гэхээр ихтэй сургуулж багшилж байгаа багш нар маань яг уу гэхээр хичээлийнхаа материалд яг уу нэмэлтээр яг уу илүү их одоо яг уу өргөн хүрээний их усүр шаардлагатай гэж үзэх юм бол энэхүү хичээлийг бас нэмэлтээр судлан өөрсдөө яг уу дадлаг бас хоримтлуулах юм боломжтой байгаа шүү. За хэрвээ тухайн хичээлтэй холбоотой асууж тодруулах, за эсвэл цаашдаа илүү лавлаж тодруулах зүйл байх юм бол манай яг уу гэхээр холбогдох утас болон бусад яг уу гэхээр веб хуудасаар дамжуулаад холбогдоод асуултуудаа хариулт авах боломжтой байгаа шүү.